Энэ бүх төлөвлөж байна. Цагдаагийн дой. Дөтгөр дэвтэр. Зохиолч Манавживын тогмол. Өгүүлэгч Мэнд Жаргалын Батмагна. Аниргүй талын тулалдаан. Амирсан тэмцэл. Говьсөнбөр аймгийн цагдаагийн элчсийн дараагаар ажиллаж байсан цагдаагийн урандаа чойжлын ган болдыг үе дамжсан цагдаагийн гэр бүл гэдэг юм. Эцэг чойжлын 1940-од оны хэсгийн төлөөлөгч цагдаагийн хурандаа ган болдын ууган хүү, цагдаагийн 3 дахь үеийн болох цагдаагийн ахлах тэслэгч Тамир өдгөө улсын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмтэрэгтэй тэмцэх хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байлаа. Өвөө аав хүүгээс гадна өрхөрийн эзэгтэй саран туяа бүсгүй цагдаагийн дэд хурандаа цолтой хэрэг бүтгэх газар ажилдаг цагдаа гэр бүл гэдэг энэ ажээ. Нийслэлийн цагдаагийн газрын олон нийттэй харилцах хэлтсийн дарга цагдаагийн урандаа ган болдын мөрдсөн 2008 оны 4-р сарын 17-ны өдрийн ноцтой буудалцаантай хэргийг өгүүлье. Ган болдыг аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байтал гар утасны хонх хангинжээ. Цагдаа хязээч утсаан унтраах ёсгүй журамтай билээ. 2008 оны 4-р сарын 17-ны өглөөний 4 цаг 12 минутанд гэмт этгээдүүд зэвсэг дээрм үйлдэж хэргийн газраас оргон зайлсан тухай яаралтай дуудлага иржээ. Зэвсэгт дээрм оргон зайлсан гэдэг үг түүнийг яаруулсан юм. Аймгийн нэгдсэн эмнэлэг цагдаагийн хэлтстэй ойрхон болохоор ган болд унаа дуудлаггүй хэлтсрүүгэн гараадаггүй ч хэлээ. Газрын дунд орж явтал жижүүрээс дахин уцтаж Өмнөгов аймгийн Манлай сумын нутагт хулгай дээрмийн гэмтэрэг үйлдсэн бүлэг этгээдүүд бусдын эзэмшлийн Делика маркын автомашиныг хүчиргэлэн дээрэмдэж цагдаагийн ажилтнуудтай буудалсан улмаар Дундгов аймгийн Далан Жаргалан сум буюу Говьсөнбөр аймгийн чигт Цухтав гэсэн нэлээд тодорхой мэдээлэл өгөв. Цагдаатай буудалцсан гэдэг үг бүрч яаруулав. Энэ мэдийг аваад удаагүй байтал утас дараалан хангинаж Дундгов аймгийн цагдаагийн элчсийн дарга цагдаагийн дэд хурандаа Болдбаатар түүний дараа Улаанбаатараас эрүүгийн цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Батжаргал нараа ярьж мэдээл дамжуулж үүрэг чиглэл өгсөн байна. Нэн дарви эрүүгийн болон замын цагдаагийн засгийн алба хаагчдыг төргөн цугларалтаар дуудаж ажлын дөрвөн хэсэг томилж Дундгов аймгаас ирж болох бүх гарц төмөр замын гармуудыг хамгаалтанд авахар гарчээ. Тэд галт зэвсэг авахаа мартсангүй. Удалгүй Тус аймгийн Баянтал сумын шатхун түгээгт хэсэг дээр зарлагдсан машинтай ижил маркийн Делика автомашин зогсож байхыг замын цагдаагийн байцаагч цагдаагийн дэслэгч Бээжин ахлагчтай ажлын хэсэг 8 цаг 50 минутанд ирүүлжээ. Заавар ёсоор мэдээг ган болдод мэдэгдэж зөвлөгөө авах ёстой байлаа. Ган болд болгоомжтой ойртож оч эхлээд гал нээж болохгүй. Тэд ангийн буутай учир тусгалд нь орж болохгүй. Би өөрөө очлоо гэж хэлв. Бээжин нар машиндан сууж зэвсгэн бэлэн болгоод хар хурдаараа давхиж сэхэ авахуулахгүй буучхаар угс хийжээ. Энэ бол шийдэмгий алхан байлаа. Оргодлуудыг машин руугаа орох үед анхааруулж 2 буудтал зүхтаажээ. Гэмт этгээдүүд тусгай тоногролтой машин хараад цагдаагийн ажилтнуудыг анхааруулсан буудлагыг үл хайхран зогтсон байж. Энэ зур ган бол давхин ирж тэдний хойноос 4 км орчим мөрдөн хөөж яваад цагдаагийн машины моторт эвдрэл гарч цааш явах боломжгүй болжээ. Нэг цагдааг хамгийн ойр газар буюу 3 км зайд байсан Баянтал сум руу явганаар гүйлгэж төвтэйгэн 8 цаг 20 минутын орчимд холбоо барьж болсон асуудлын талаар мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн хэлтсийн дараагаар ахалуулсан 6 хүнтэй хэсэг аймгийн төвөөс 31 км зайд байсан ажлын хэсэг дээр 37 минутын дараа очжээ. Зох мэдээлэл авсны дараа автомашин жолоодох болон мөрдөх өндөр ур чадвартай цагдаагийн дэслэгч Бээжингээр машин жолоодуулж цааш мөрдөх ажиллагааг хийрийн буюу замгүй газраар өргөжлүүлэхэд гэмт этгээдүүд 10 орчим километр яваад Төв аймгийн Баян Жаргал сум руу явдаг төв замд нийлж мөн 10 орчим километр яваад замаас гарсан байлаа. Гэрхай дэслэгч Бээжин хэн ч анзаарамгүй мөрийг машины хурд дунд олж харжээ. Төв замаас гарсан гэмт этгээдүүд Хэнти аймгийн Дэлгэрхан сумын чигтээ замгүй газраар давхиад 10 орчим километр зайд машины мөр өөр болсон байлаа. Бээжин бууж харж хаад дугуйг хагарчээ. Тэд холдохгүй гэж хэлжээ. Оргодлууд хагархаа дугуйтай 15 км орчим яваад аргагүй байдалд орж машинаа замд орхисон байв.
Гамболд дайчлан баривчлах ажиллагааны урьдчилсан хувилбарыг төлөвлөн ярилцаж, ангийн бууны тусгалд орох боломжгүй занаас анхааруулсан буудлагыг нэгэн галаар уйлдэж чанга эргчаар эсэргүүцэл зүйлгүй бууж өгөхийг анхааруулсан байна. Гэвч ямар ч хариу өгөөгүй тул машин дээр нь очиход гэмт этгээдүүд цонхыг битүү тэнцсэн делика машины хаалгыг хаагаад цааш явахдаа нэг хүний мөр гаргаж залжин аргаар явсан байлаа. Машин доторх эд зүйлд шуурхай үзлэг явуулахад галт зэвсэг сум дагалдах хэрэгслэн биедэн авч явсныг тогтоож анхааралдаа авснаар мөрдөлтөнд цааш үргэлжлүүлв. Энэ зур нар жаргаж хэдийнэ үд шивэлж холын бараа тасарчээ. Тэндээс 3 орчим километр яваад гэмт этгээдүүдийн бараандсан дөрс харагдах үед 5 хүн нэг эмэгтэй нялх хүүхдийг тэрсэн байдалтай явж байгаа нь дурангийн тусгалд орж ирлээ. Буугаан бэлэн барьж яваа буудалцахад бэлэн байгааг харуулв. Гэмт этгээдүүд хүүхдтэй эмэгтэйг барьцаалсан байж болзошгүй байлаа. Гамболд ажилтнуудаа ямар ч нөхцөлд байлдааны галт зэвсгийг хэрэглэхгүй байх. Гэмт хэрэгтнүүдийг ялангуяа голлох этгээдийн эсэргүүцлийг сааруулах зорилго тавьж аюулгүй байдлыг ханган ойртох. Жолоочд болон урд суудлын хүнд сум үл нэвтрэх хантаа зэмсгэн албаны өндөржүүлсэн байдал шилжүүлээд хөдөллөө. Гамболд дөхөж очоод зугатааж яваа хүмүүсийг зогсхимэн тушаалаа. Тэд зогсох янзгүй цааш яарвчлан явж байхтан эргэж бууджээ. Гамболд аргаан өөрчилж 500 орчим метрийн зайнаас хэрэг бүртгэх тасхын дарга цагдаагаа шүүж чин зоригт эрүүгийн төлөөлөгч дэслэгч очир хуйг нарыг явгнаар АКМ бууны нэгэн галаар гэмт этгээдүүдийн ойролцоо газрын чиг рүү анхааруулга буудлага үйлдвэлв. Гэмт этгээдүүд чигээ өөрчлөн бартаасаа долох гэж яарч байлаа. Машин дотроос гэмт этгээдүүдийн үйлдэл хөдөлгөөнийг дурангаар хянаж чанга эргчаар эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгөхийг тушаав. Гэмт этгээдүүд шийтсэн янзтай явсаар байлаа. 2 галын захыг чиглүүлэн ээжлэн буудсанд тэд сандарч байв. Хачирхалтай хүүхдийн тэрсэн хүүхэн бусдаа удирдан гүйхажээ. Тэр хүүхэдтэй бүсгүй намайг яасан ч буудахгүй гэж бодож байгаа бол та. Орогдлууд жалганд орж хоригдолт хийв. Энэ зур Гамболд нар тэднийг бүсэлж аваад зэвсгийн хаяад бууж өгөхийг шаардав. Удалгүй хүүхдийн тэрсэн хүүхэн жалганаас гарч ирээд та нар зайлцгаа хүүхдийг хүн рүү галт зэвсгээр буудсан шүү. Би эрхэн хамгаална. Би их хүн гэж хашгирав. Чи нааша хүрээдэр. Чи ялх хүүхдэр халхавч хийж гэмтэн хаацаалахгүй шүү гэж Гамболд хашгирлаа. Энэ хүүхдийн бие муу байна. Бид өвчтөе хүүхдийн эмнэлэгт үзүүлэх гэж явна. Та нар сүрүү өдрүүлж дайрснаас болж бид айд сандарч зүхтааж яваад явгарсан гэж хэлв. Чи нааша хүүхдээ тавираад хүрээдэрэ. Бошуул гэж тушаалаа. Та нараас айж байна. Би цагдаа байна. Чамайг хамгаална, туслах үүрэгтэй. Тэгвэл бүгдээрээ машинаас гараад наашаа дөхөөдөр. Энд уулзъя гэж хүүхдтэй хүүхэн хэлв. Муу шулам хуурч байж явгалах санаатай юм шүү гэж Гамболд нөхөдөн хэлээд бодлого хэлснээр хошууч Бадзөрөгт Бээжин 2 машины ойролцоо нуугд. Хэнийг нь машин авах гэж гүйж ирэх байх. Хүч хэрэглэн баривчил. Бид өнөмшиж хүүхэн рүү очие гэж тохирлоо. Гамболдын машинаас буухт нь эрүүгийн төлөөлөгч очир хуйг миний сум нэвтрдүү хантаацыг өмс гэж хэлээ тайлв. Зүгээрээ тэд буудах сэхэг болсон болтой гэж хэлээд Гамболд урагшаан алхаж би зөвшөөрлөө. Та нар өөрсдөө гарч ирцгээ гэж хашгирав. Тохиролцсон ёсоор нөхд нь бүсэлтэн хомж 2 машиныхаа цаана очиж нуугдав. Гамболд нар АКМ буугаан захиж төгтөл өнөөх хүүхэн бууга орхио би хаагаад байна. Та нар биднийг шүршиж хаяа зайлж мэднэ гэж хэлв. Төвний залимхэнд хууртагдсан хүн болж буугаан төгжиж газар тавьсан болоод ардаа нууж урагшаа явцгаалаа. Энэ үед 2 нь араар гитэж очоод джип машиныг булаах гэж дайрахад очир хуйг Бээжин 2 амжиж урд нь нэг хажууд нь нэг шүршиж газар хэвтүүлж барьж авлаа. Энэ сацуу жалганаас буудаж сум нь Гамболдын хөлдөр тусч уйлан оджээ. Тэд хамгаалтанд орж жалга руу хит буудав. Хариу жалганаас 2 буугаар буутахад Гамболд жалганы 2 талаар урт илжээр галлав. Хариу чимээгүй байлаа. Харин нялх хүүхдийн айж бачимдан уйлах дуу сонсогдов. Та нар хүүхэд буудсан шүү. Их нь алагдлаа. Та нартаа эргчийн мэгшнийг үзэлцсэн. Биднийг дээрэмчин гэж бодоход гэм бурууг шүүж тогтоодог юм шүү гэж жалганаас хашгирлаа. Гамболд байдлыг дээш нь мэдгэдэв. Хошууч генерал Амарболд Гамболдоо
Цагдаагаа битгий бодуулчаарай. Сөрдүүлж барь гэж үүрэг өгсөн юм. Гамболд машиныхан гэрлийг жалга руу тусгаж ойр тэглээ. Энэ бол хүндхэн даалгавар байлаа. Хоёр нь нөгөө талд нь гарч жалга руу мөлхөв. Хүлээтэй хоёрыг эзгүй орхиж болохгүй учраас босгож дундаан авчивлаа. Тэд мултрах хараггүйгийн ойлгож нялхүхтэрийн төрөй барьж байгаа бололтой уйлуулж байлаа. Ихэн алагдлаа гэсэн чинь чанга уйлах бүсгүй хүний дуу гарч байлаа. Далдаас нэг эрэхтэн "Бид бууж өгөхгүй. Бидэнд явах боломж олгохгүй бол бүгдээрээ хамиа хорлоно. Та нар манай хоёр нөхрийг сул" гэж тулган шаардав. Гамболд шууд буудах тушаал өгч хүчээр төрөй барихаар шийд гаргалаа. Жалганы ирмэгт ойрхон тоосмон татан харанхуй шин буундуу пижигнэж эхэлв. Энэ байдал хожим маш сүртэй жинхэнэ тулаан болж байгаа юм шиг санагдсан гэж ярих дуртай байлаа. Галаан зогсоосны дараа Гамболд "Бууга хаяад гараад ирцгээ. Эсэргүүц үзүүлэх юм бол шууд устгана" гэж хашгирав. Хариу таг чиг байлаа. Гамболд нөхдөөн дагуулan жалга руу явхад машин гэрлийн тусган даган дөхлөө. Удалгүй хэдэн сексийсэн үстэй толгой цохын босч иржээ. Тэднийг жалганы ирмэг дээр гаргаж иртэл нэг нь том балиус барин буутай цагдаа руу дайрав. Эрүүгийн тасгийн дарга хошууч Борбаатар хутгатай гарт нь хамгаалт хийж хутгыг алдуулан Гамболд Ганбаатар нар амжин барьж авч гавлжээ. Гэмт этгээдүүд авч явсан буунуудынхан ажилгаатай хоёр бууг цэнэглэж буутахад бэлэн болгосон байсан ч цагдаагийн ажилтнуудын аргагүй байдалд орж баривчлагдсан байна. Дэмчиг гэгч нь цагдаагийн шуурхай автомашиныг барьцаалж унаажих зорилгоор хутаг гарган эсэргүүцэл үзүүлсэн гэж хожим мэдүүлж байсныг санахад шийдсэн алхан байжээ. Гэмт хэрэгтнүүд уг нь бидэнтэй адилхан хүн шүү дээ гэж бодогдож байсан ч эцсийн мөчөд зэвсэглэн дайрах үед нь араатнаас дор юм байна гэж өшрөхөх сэтгэл төрж байсныг нуух юу. Машины гэрэл тэдний зүс сараа аймаар шимшиг харгас гэрцгий харагдаж өөрийн ирэхгүй төгшиж байсан ч ажилтнуудаа тайвшруулж өөр хоорондоо бие биеэн зоригжуулж өргөсөн тангарахтан үнэнчвэж аюул тавид тайван ажиллаж ажил мэргэжлийн өндөр түвшинд хийж сандралгүй амжилттай гүйцэтгсэнийг багтууштай. Гэмт этгээдүүдийн авч явсан цүнх зэрэг зүйлээс мөнгөн тоноглол, мөнгө аягнууд, дөрөө, гуйлан бурхад, гуйлан морь, хөөргнүүд, дорбинг тооц 8 маркийн буу 3 ширхэг, нэлээд хэмжээний сум, дагалдах хэрэгслүүд 10 ширхэг, төрөл бүрийн худаг, төрөл бүрийн төмөр багц зэрэг зүйлүүд гарсныг хураан авч, анхны ажиллагаануудыг гүйцэтгэж, холбогдох эрүүгийн хэргийг харьяалын дагуу улсын мөрдөн байцаах газартаа гэмт этгээдүүдийн хамт шилжүүлжээ. Цагдаагийн ажил аминд халгаатай амрагүйч тангараг өргөн зүтгсэн хэнд ч хизээч ухрах хэрэг байдаггүй хатуу атлан хиймэр таалба гэдгийг бүгд мэдэж бахархдаг билээ.